Сэрээрээ босоороо. За өглөөний 7 цаг өнгөрч байна. Ингээд өнөөдөр бол жимтэй өдөр байгаа. Өглөөний цай ундаа уучаад жимдээ явна. За мөн бас өнөөдөр охины маань төрсөн өдөр тохиож байгаа. За ингээд гадуур амжуулах ажлууд маань нэлээх байгаа. За ингээд нам улс төрийн уулзалт зөвлөгөөнүүдээ дуусчаад орой гэр бүлээрээ нэг сайхан орой хоол идэж октодтой нэг их нэртэй нэг цэцэг өгөх бодолтой байна. За ингээд өглөөний жим рүү орлоо. За гамбаагш маань ирсэн байлаа. За өнөөдөр бол хөл хийх өдөр байгаа. За хоосон 20 гантилаар штанганд 20 суугаад за хажуудалтаа 10-20 хийгээд за ингээд нэмж штанганд орж үндсэн суултын дасгалаа хийлээ. За ингээд дараа нь хайчин суултууд руу орлоо. Хайчин суултыг алхаж явдаг байсан бол энэ удаа бол нэг хөл дээрээ суух бол бас нэлээд чанга байлаа. За энэ мэдчлээ ингээд нурууны дасгал энэ төр хийчээд хөлний дасгалаа дуусгаад гараад ирлээ. Өнөөдөр ядралт бас харцангуй гайгүй. За ингээд усанд орчоод жимнээсээ гарлаа. За өнөөдөр охтуудаа цэцэг авах ёстой учраас гарч ирээд ийм арт руу шууд орж ирлээ. За манай охтууд бас нэг болиол тоглох хоббитай. Болиолын нэг өвдгөвч авчаад цэцэгнүүд үдсэн яг нэг гой цэцэг байдаггүй. Тэгээ нэг ганц нэг цэцэг авахаар орой хүртэл бас унжиж байхаа гэгээд дэлгүүрийн худалдагч тэгэхээр нь болчоод ингээд сургуулаараа багштай уулзах товлсон цагаараа багштайгаа судалгааны ажлаа ярилцж уулзчаад ингээд Чингэлтэй дүүргийн арчилсан нам дээр ирлээ. За ингээд намын орооны тэргүүлэгчдийн хурал болж за хуралдаа суучаад гараад ирсэн нэг мэдсэн орой 8 цаг өнгөрч байлаа. Охтуудтайгаа 7:30-аас цаг болцсон. Цэцэг төв рүү ороод ирсэн азар онгорхой байлаа. За ингээд нэг хөөрхөн хідэн цэцэг байхаар нь 3 баглаа цэцэг одоо гэрийнхээ бүсгүүчүүдтэй зориулж аваад гараад л гүйчлээ. За ингээд Бродвей руу ороод ирлээ. Манай гурав яг хоолой захиалаа сууж илаа. За бурхны авралаар гэдэг шиг яг хугацаандаа хамжаад ирлээ. За ингээд охтуудтай ихтэртэйгээ хамтдаа нэг сайхан орой хоолыг гэр бүлээрээ манайхаа идчихэд бэлуу болон бас нөгөө төрсөн өдрийн юмнуудаа 2 хоногийн өмнө гэр бүлээрээ амралтын өдөр идсэн болохоор өнөөдөр зөвхөн яг гэр бүлээрээ хоолоо идэж охтуудаа нэг цэцэг өгсөн бөөн баяр болж байна. Манайд тэгээ ааваасаа анхныхаа цэцгийг аавна гэдэг бол бас гоё дурсамжаа гэж бодож байгаа. Ингээ хүрээд ирсэн би бол Тэмүгээс юм захиалчаад байдаг. Нөгөө жимний фитнесийн төхөөрөмжүүд маань хүрээд ирсэн байна. За гүйлтийн замаа зараад одоо яг фитнесийн тийм сандал болохыг гэж бодоод тэрийг захиалсан чи айгүй хөөрхөн юм хүрээд ирлээ шүү. За ингээд нөгөө фитнесийн сандлыг ингээд задлаад үзсэн чинь бүр маш олон төрлийн дасгал хийх боломжтой тийм универсал сандал байна. За гидсний таталт хийж болж гин, хөлөө өргөж болж гин, за гантилууд барай дасгалуудаа хийж болж гин, нурууны дасгал ингээд хийж болж гин гэх мэтчлэн маш хэрэгтэй зүйлээ олоод авсан байна. За ингээд манайхаа амжилт хүсье. Ээлжид өдөр маань маш сайхан өндөрлж байна. Сэрээрээ босоороо. За 209 дэх өдөр мань эхэллээ. За ингээ өглөөний цайгаа уучаад өнөөдөр нэлээд олон ажлууд амжуулах байгаа. Мөн бас лагер руугаа очиж одоо яг манай гэр бүлийн бизнесийн хийдэг хэдэн ачаа бараануудаа цэгцэлчээд ингээд хошоо мод руу бас мотоциклтай гарч хэдэн унсан моднууд замаас холдуулах юм бодолтой байна. За ингээд өглөө манай хөдөө аяллаар явдаг багийн бригадийнхан маань Баруун аймагт загасчлаад явж байгаа. За ингээд загасны уургаа явуулаарай гэсэн учраас Баруун аймгийн автобусанд загасны хэрэгслүүдэд тавьчаад ингээд шууд хоошоо лагер руу явлаа. За лагер руу явж явах замд 7 буудалд бас нэг шивга нэлээд хямдарсан байна. Хэл нь 2000 төгрөгтэй 2500 тавина. Ингээд шивга авч идчихэд лагер дээр ажлын өрөөндөө төрийн талбай байхгүй байсан учраас ингээд алтан суурин төрийн талбайгаа залж нэг мөргөж авчаад өчигдөр Тэмүгээс авсан одоо жимний хитэн төхөөрөмжүүдээ жимний өрөөндөө оруулж тавьчаад ингээд лагер дээр ачаа бараануудаа зэгцлээд аавтай хамт нэг сайхан цайгаа ууж гэдэг өндөр шарж идчихээд хоошоо уул руу одоо мод замаас холдуулахаар хөдлөхөөр боллоо. За ингээд лагер бол янзын сайхан байлаа. За худсанараа бүгдийн сайхан сольчоод ачаа бараануудаа бүгдийн сайхан зөөж ачичаад ингээд хоошоо модонд
мотоциклтойгоо явлаа. За ингээд дээр явахдаа хөрөөдөж чадаагүй хэсэг моднуудыг бүгдийг хөрөөдлөө. За энэ бороо орохоор моднууд нэмж бас нэлээд унсан байна лээ. За ингээд модны хөрөө замаасаа нэг барилгын материалын дэлгүүрээс авчаад тасдагчанд хийчихэд ингээд машин явах зайны болгоод цэгцлээд байлаа. За та бүхэн харж байгаа мод бол ингээд 10 м яваал маш их мод ингээд унсан байдалтай байгаа. За ингээд нэлээд хэдэн мод ингээд цэгцэлчээд өөрийнхөө тарьсан лагер дээрх моднуудаа нэг сайхан усалчаад гэртээ ирсэн чи орой 8:30 болж байлаа. За ингээд орой би бол хоол идэхгүй байгаа. За хүүхдүүдтэй гэрээхэндээ хоол хийж өгчөөд нэг сайхан ногоотой шил хийж өгчөөд орой нэг хөнхөн дасгал хийгээд дасгал хийлээ. За өчигдрийн тэмүгээс авдаг нөгөө үндсэн бандан сандлаа гаргаж ирээд гидсний таталтай сайхан хийж хөнгөн нэг гарны хідэн дасгалыг гантелаар хийлээ. За ингээд та бүхэн ч гэсэн спортоор өдөрөө хичээллээрээ миний хувьд бол анханасаа одоо 99 кг-аас эхэлсэн бол 20 орчим килограмм хасцсан гидсний булчин бол эхнээсээ үүр цайн гэж манайхан богш ирж байгаа. За ингээд үүр цайгаад гараад эхэлсэн. Бас урамтай сайхан хичээллээд явж байна. За энэ бандан сандал бол гүйлтийн замаа зараад авсан. Гэхдээ энэ интернетээс захиалгад бол маш хямдхан ороод ирдэг ийм сандал байлаа. Тэгээд ивхэд ингээд одоо шкава ханаа налуулаад тавьчих боломжтой юм билээ. За тэгээд манайхан бүгдөө спортоор хичээлцгээе. Өдрийг сайхан өнгөрүүлээрэй.